Чингис хаан үндэсний музейд борчхон судлал говьсомбор 30 жил эрдэм шинжилгээний хурал боллоо. Борчхон өв соёлыг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг юм байна. Говьсомбор аймаг байгуулагдсны 30 жилийн энэ жил тохиож байна. Айн хүрээнд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгааг нэг нь уламжлал болсон эрдэм шинжилгээний хурал юм а. Энэ жилийн хувьд борчхон судлал говьсомбор 30 жил гэсэн эрдэм шинжилгээний хурал болж байна. Таван аймгийн 17 сумын борчхон өвгтний өв тээгчид төлөөлөл ирж энэ хуралд оролцож байгаагаас онцлог юм. Тэгэхээр энэ борчхон өвгт нэртэй 740 мянган хүн Монгол улсад байна. Тэгэхээр бид нар энэ 740 мянган хүн яагаад энэ борчхон овгийг авсан те? Энэ борчхон овг гэдэг чинь ямар үүх төвхтэй энийг цааш мэдрүүлэх, түгээх цаашдаа бид нар бас энэ эрдэм шинжилгээний хурлаас гарсан үнэлт дүгнэлтийг судалж бүтээл болгох, ном хэвлэмэл бас гаргаж танилцуулах гэх энэ олон ажлуудыг хийх нь ач холбогдолтой хурал. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд олон эрдэмтэн судлаачид оролцлоо. Тухайлбал доктор профессор Нацагдорж Манчингийн иргэшээлээс өмнөх үеийн боржгоны хуучин нутгийн тухай, соёл урлагийн их сургуулийн доктор профессор Баатархүү соёлын бит бас өвийн оршин тогтнох чадхын асуудал, Тагнуулын ерхий газрын тусгай архивын орлогч дарга эрдэнэлэг, боржгоны сүм хийдүүд, Чингис хаан үндэсний музейн захирал чулуун, боржгон ноёдын угсаа залгамжлал зэрэг сонирхолтой илтгэлүүд тавигдсан юм а. Түүх соёлын дурсгалын хувьд бол яг энэ саяны 17 сумын нутаг дээр бол нэг 3000 гаруй дурсгал одоогор бүртгэлтэй байна. Тэр дурсгалууд нь бол эцсийн тоо биш байхгүй. Бид нар зарим хэсэгт нь судалгаа хийсэн, зарим хэсэгт нь судалгаа хийгдээгүй. Ер нь бол системчилсэн хайгуул судалгаа бол хийгдээгүй. Зарим судлаач нарын явж таарсан газруудад бүртгэсэн дурсгал нь бол 3000 орчим байна. Тэрнээс гадна бол төвлөрсөн томоохон дурсгалууд бол байдаг. Боржгоны соёлыг, боржгоны хэв ёсыг, боржгоны зан заншлыг авчилсан газар бол зөвхөн энэ Говьсомбор аймаг буюу тэрийг тойрсон 17 сумын нутагт энэ боржгоны хэв ёс заншил бүгд бол энэ тусагт байж байгаа юм. Уг нь бид нар энийг хаанаас ирэх ёстой вэ гэдэг зэрэг дадлаас юм уу, Бачирэтээс ирэх ёстой шүү дээ. Гэтэл тэгээгүй энд байдаг нь ямар учиртай гэдэг зэрэг тэр тогоон төмрийн хойц энэ дэрд нутгалж байгаад хошуу байгуулагдахад энд бөөнөрөө байж байжээ гэж би бол үзэж байгаа. Одоогоос 30 жилийн өмнө буюу 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Монгол улсын их хурлын аймаг сум байгуулах тухай 32 дугаар тогтоолын дагуу Говьсомбор аймгийг байгуулж аймаг сумын хилийн цэцгийг тогтоосон төвхтэй. Аймаг байгуулагдсны 30 жилийн хүрээнд 7 дугаар сард боржгон наадмыг зохион байгуулгаар төлөвлөж байна.